Монголын хуульчдын холбооны иргэний эрх зүйн хорооноос үндэслэгээр хөрөнгөчтэй холбоотой иргэний эрх зүйн зохицуулах сэдвт нээлттэй хэлэлцүүлгийг 2 дугаар сарын 1-нд хуульчдын танхим зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн илтгэгчээр Японы Нагаягийн их сургуулийн профессор Масанобу Ката, нийслэлийн иргэний хэргийн давзаалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч оюун тунгалагнаар урагдан оролцсон. Профессор Масанобу Ката нь Япон улсын иргэний эрх зүйн тэргүүлэх эрдэмтдийн бөгөөд үндэслэгээр хөрөнгөчтэй холбоотой сэдвээр хийсэн судалгаа бүтээлээрээ алдарсан нэг юм а. Тэрээр үндэслэгээр хөрөнгөчтэй холбоотой онлын зохицуулалт сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, үндэслэгээр хөрөнгөчтэй холбоотой асуудал Японы иргэний хуульд хэрхэн тусан талаар мэдээлэл өгсөн. Нийслэлийн иргэний хэргийн давзаалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч оюун тунгалаг нь үндэслэгээр хөрөнгөчтэй холбоотой эрх зүйн зохицуулалт тулгамдсан асуудал сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд тэрээр Японы Нагаягийн их сургуульд залж ашиглахын эсрэг иргэний эрх зүйн зохицуулалт сэдвээр докторийн зэрэг хамгаалсан юм а. Үндэслэгээр хөрөнгөчтэй холбоотой онлын ойлголтыг нэг мөр болгох зорилготойгоор зохион байгуулсан энэ удаагийн хэлэлцүүлэгт иргэний хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцдог хуульч өмгөөлөгч судлаачид хэрэгтэй оролцлоо.